Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би үндсэн дата төвийн мэдээллийн аюулгүй ялнуус хамгаалтын хэлтсийн ажилтан Бачаргал байна. Өнөөдөр та бүхэнд төрийн байгууллагуудын цахим хуудасны аюулгүй байдлын талаар нэг товчхон танилцуулга бэлдлээ. За танилцуулга маань үндсэндээ 5 хэсгээс бүрдэж байна. Хамгийн ихнийх нь яг мэдээллийн аюулгүй байдал, цахим аюулгүй байдлыг хангахад эрх зүйн орчин ер нь хангалттай байна уу? Үүнтэй холбоотойгоор манай дата төв маань ямархуу арга хэмжээ авч яг юу хийж байгаа юм бэ? Төрийн байгууллагуудын цахим хуудас буюу GovMN-ийн хувьд байдал өнөөгийн байдал яг ямархуу төвшөнд байна. Үүнтэй холбоотойгоор халдлагын талаар статистик мэдээ. Дараа нь болохоор яг цаашд юу их шаардлагатай байна? Ямар арга хэмжээ авахар төлөвлөж байгаа талаар товчхон ярина. Энэ 5 сэдв рүү орохоос өмнө эхлээд ер нь дэлхийд даянд яг дэлхий дахинд яг ямархуу үйл явдал болоод байна гэдгээр товч мэдээ оруулъя. Жишээлх юм бол энэ оны 3 сарын 31-нд Хятадын хакерууд энтхийн цэрэг болон батлан хамгаалахын судалгааны байгууллага төвдийн тэмдэгчдийн цахим хуудас руу халдлага хийсэн. Энэ тухай мэдээлэл тавигдсан байна. Энд болохоор Anonymous бүлэг нь болохоор ерөнхийлөгчийн Оросд ерөнхийлөгчийн сонгуул болсны дараахан 5 сарын 9-нд буюу яг ялтын баяраар Оросын парламентын сайт Кремлийн цэг рүү бас ерөнхийлөгчийн президент цэг рүү сахим хуудсыг бол DDoS халдлага гэж нэлээд их хугацаагаар үйл ажиллагаанд тасан зогсоосон унгаасан байна. Энэ л BBC дээр мэдээлсэн мэдээ байна. Бас Anonymous хакерын бүлэг нь энтхийн засгийн газрын цахим хуудас руу давталсан. Энэ энтхийн засгийн газар болон дээчүүх нь зохиогчийн эрхтэй холбоотойгоор зарим нэг контент мэдээнд хориг тавьсантай холбоотой энэ Anonymous бүлгийн дургууталтай илэрхийлсэн ч юм уу ямар нэгэн байдлаар тухайн тэр засгийн газрын цахим хуудас руу халтаж бас унгаасан байна. За энэ бол саяхны мэдээ байна. 5 сарын 24-нд энэ мэдээг нь уншвал ойлгомжтой. Олон улсын алан хидэгч Аль-Каида бүлэглэлийн Йемен дэх сайт руу Америкийн нэгдсэн улс кибер довтлогоо хийсэн гэж яг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон яг албан ёсоор мэдээлсэн. Ерөнхийдөө цахим халдлага дайралтвал одоо ил талд ямар нэг хэлбэр явагдах нь бол тодорхой болсон. Сүүлийн үед бүр ил байдлаар ингээд бид нар бол тийшээ халдлага хийсэн гэдгийг бол мэдээлждэг болоод ирсэн байна. За энэ дээр энэ яг нэг блог дээр тавигдсан байсан юм аа. Саяхны юу гэсэн бэ гэхээр Anonymous бүлэг нь Монголын төрийн байгууллагын цахим хуудас руу халдлаа гэсэн мэдээлэл байгаа. Энийг яг Баттэг сурвалжаас аваагүй ч гэсэн бас юм байх талтай. Дээр нь юу ч үтсэн бэ гэхээр 2012 оны сонгуульд хүчирхийлэл гарах ёсгүй гэж англиар бичснээс гадна ард түмний эсрэг хүчирхийлэлд бэлдээд байна уу гэд монголоор бичсэн байна гэж байгаа. Энэ бол яг баттай юугүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бас олон нийтийн тийм халдагч нөхдүүдийн анхааралд бол өртөөд эхэлж байна гэсэн тийм санааг илэрхийлж байна. За үүнтэй холбоотойгоор мэдээллийн яг аюулгүй байдал нэг хэрэгтэй байна уу? Яг ямар хэрэгтэй? Ганц нэгээрээ бол мэдээллийн аюулгүй байдал хэрэгтэй байна гэж хэлээд бол олигтой үр дүнд хүрэхгүй олон нийтээрээ хамтран ажиллаж иж яг мэдээллийн аюулгүй байдлын тал дээр хамтарч ажиллаж иж нэлийн үр дүнд хүрнэ. Нөгөө түгээр бас хэтэрхий тууширч болохгүй. За энэ гурвалжангаар үйл ажиллагаа тэгээд хэрэглэхэд тийм хялбар байдал аюулгүй байдлын яг харилцаа хамаарлыг харуулж байна. Жишээ нь хэтэрхийн аюулгүй байдал талаа бариад явчих юм бол нөгөө талаар хэрэглэгчийн үйл ажиллагаа хэрэглэхэд хялбар байдал нь алдагдана. Энийг үл яг тодорхойлох хэрэгтэй. Тухайн байгууллага нь яг ямар статустай, ямар байгууллагын яг ямар төвшөнд аюулгүй байдлыг хангах ёстой, хэрэглэгчтэй ямар төвшөнд байх ёстой. Жишээлх нь төрийн ордныг авах гэдэг бол нэлээд чухал тусгай объект. Ороход бол нэлээд төвөгтэй байдаг. Та бүхэн харж байгаа бох те. Заавал шалгуулж иж ордог. Энэ бол аюулгүй байдлыг бол нэлээд өндөр төвшөнд хэрэгжүүлж ин гэсэн. Нөгөө талаараа үйлчлэгээ болон одоо хэрэглэхэд хялбар байдлаа бол алдагдчихж байгаа. Энэ шиг ямар нэгэн хувийн компани ч юм уу үйлчлэгээ үзүүлэгч байгууллагын хувьд бол бас хэтэрхий ингэж туулжрах нь нөгөө талаараа бас үйлчлэгэнд нөлөөлөх тийм дутагдaltaй талтай юм аа. За одоо үндсэн сэдвэрийг оръё. За мэдээллийн аюулгүй байдлыг хангахад манай Монгол улсад эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ? Ямар зохицуулт, хууль дүрм журам байна?
За төрийн алба бол хуулиар зөвшөөрөгдөг зүйлийг хийх хэрэгтэй гэсэн үзэл баримтлалын зарчимтай байдаг. Үүнтэй холбоотойгоор 2010 онд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинжилсэн баталсан байгаа. Үүнээс өмнө бол яг аюулгүй байдлын талаар ямар нэгэн мөрдөх тийм бичиг баримт байгаагүй. Үндэсний үзэл баримтлалын энэ бичиг баримтын 1-2-3-т аюулгүй байдлын бодлого нь цогц байна гэж заасан байгаа. Үүнд бол яг мэдээллийн аюулгүй байдал нь харилцаа уялдаа холбоотойгоор хангагдсан байна гэж тусгаалan оруулсан байна. 3-6 буюу мэдээллийн аюулгүй байдал гэж тусгаалan заалт оруулсан. Үүнээс гадна яг үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо буюу 4.1.1 дээр төрийн бүх шатны үйл ажиллагаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлж төрийн анхдагч үүрэг болсон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг чухалчилна гэдээ бүр уриалаад бүр заагаад өгсөн байж байгаа. За үүнээс гадна олон улсад мөрдөгдөг ISO 27000 стандартыг Монгол улсад орчуулсан. Тэгээд үүний дагуу мөрдөөд явж байгаа. Үүнээс гадна дээрийн презентацид бас дурдгдсан баг. Кибер аюулгүй байдлын тухай хууль, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг дээшээ засгийн газар руу өргөн барьсан байгаа. Энэ бол энэ ондоо багтаад барыг шийдэгдэх баг. Тэгэх юм бол яг бариад баримтлаад явчих тийм бодлого баримт бичигтэй болно гэсэн үг. За дээдлийн тэр стандарттай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлын хангах нэг хөтөлбөр батлах тухай. Үүн дээр төрийн бүх байгууллагууд нь энэ стандартыг ISO 27000 стандартыг баримтлана гэдэг энэ тогтоол дээр бүр гаргацсан байгаа. Энэ тогтоол нь 2010 оны 6 сарын 2-ны өдөр батлагдсан байгаа. Ерөнхийдөө аваад үзэхэд аюулгүй байдлыг хангаад явах баримт бичиг бол тийм сайн биш ч гэсэн тодорхой хэмжээнд бол бас байна гэж ойлгож болж байна. За манай дата төв маань үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна, юу хийж байна гэдгийг товч танилцуулъя. За үндэсний дата төв дээр яг мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэг 3 хэсэг гэх юм уу, 3 тийм баг ажилтдаг. Нууц хамгаалтын хэсэг, халлагад хариу өгөх хэсэг. Үүнтэй холбоотойгоор тэр халлага хариу өгөөд яаж ямар хөтөс ямар хөө зарчим явах вэ гэдгийг хянж шалгаж идэг мониторингийн хэсэг гэдэг үндсэн 3 хэсгээс тогтдог. За нууц хамгаалтын хүрээнд дүрм журам зохицуултыг авч хэрэгжүүлж ажилтдаг. Үүнд ISO 27000 стандартаас гадна аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл аюулгүй байдал нууц хамгаалтын хэлтсээс гаргасан дата төв болон харилцсан хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтайгаа ажиллагааг зохицуулах үүднээс тийм аюулгүй байдлын дүрм журам заавруудыг боловсруулад түүнийг мөрдлөг болгоод ашигладаг байгаа. Дээрээс нь сүлжээний аюулгүй байдал, системийн аюулгүй байдал, өгөгдлийн сангийн аюулгүй байдал, орчны хамгаалалт, хяналт гэсэн үндсэн 5 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За нууц хамгаалтын хүрээнд сүлжээний урсгал ачааллыг хянах системүүдийг ажилуулж байна. Сүлжээний фаерволыг ажилуулж байна. Сүлжээний халдлага илрүүлэх эсрүүцэх системийг суйрлуулсан ажилуулж байна. Үүнээс гадна төвлөрсөн логин сервер системийг суулгаж үйл ажиллагаанд хэрэгжилж байна. Мөн VPN сүлжээ болон шифрлэлтийг ашиглаж байгаа. Энэ дээр манай дээр ашигладаг зарим нэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүнүүдийн логонуудыг оруулсан байна. За мониторинг дээрх бүх системүүдийг үйл ажиллагааны хинж яг юу болоод байгаа юм бэ гэдгийг мэдхийн тулд 24 цагийн мониторинг үйл ажиллагаа явуулдаг. Мониторинг нь орчны хяналт, сүлжээ, аюулгүй байдал, систем, дэд үтс гэсэн үндсэн бас 5 чиглэлээр мониторинг хийдэг. Энэ слайдн дээр мониторинг системүүдээр хяналт хийж байгаа байдлыг харагдаж байна. Сүлжээний урсгал ачаал, мөн сүлжээний фаерволын логийн харагдцыг харуулж байна. За үүнээс гадна CERT буюу кибер тусламжийн шуурхай баг бас давхар ажилладаг. Энэ шуурхай баг нь яг ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр үндсэн 3 үүрэгтэй мэдээллийг хүлээн авах түгээх, дээрээс нь түргэн тусламжийн үйлчилгээ гэдэг. Бас нэмэлтээр сургалт орж байна. Бас хоорондоо хамтын ажиллагаатай өөр бусад CERT болон энэ кибер тусламжийн шуурхай багуудтай бас хамтарч ажилладаг. За CERT-ийн үйл ажиллагаанд
хэн үйлчлүүлэгч байхаа гэдэг. Үндэсний дата төвөөс үйлчлүүлж байгаа бүх байгууллагууд байж болно. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэд байж болно. Мөн манай үндэсний дата төв нь интернетийн харилцаа холболтын төхөөрөмжийг хариуцсан үйл ажиллагааны ашиглалт үйлчлэгийг нь хариуцсан ажилтгаа үүнтэй холбоотойгоор интернетийн бөөний үйлчлэгээ эрхлэгчид болон интернетийн жижиглэнгийн үйлчлэгээ эрхлэгчид мөн энэ сөртийн үйл ажиллагаа үйлчлэгийг бол авах бүрэн боломжтой байгаамаа. За дараагийн хэсэг рүү оръё. Дараагийн хэсэгт яг төрийн байгууллагын захин хуудас GovM-ийн хувьд байдал яг ямар хөө байна вэ? За судалгаа гаргасан байгаа. Нийт үндэсний дата төв дээр 276 байгууллага яг веб хостинг үйлчлэгийг авсан байна. Төрийн байгууллага. Үүнээс 208 жумлан агуулга удирдлагын системийг ашиглаж байна. 15 нь WordPress, 13 Drupal, бус буюу өөр агуулга удирдлагын системийг ашиглаж байгаа байгууллага нь 40 байна гэсэн судалгаа гарсан байна. Нийт байгууллагын 4/3 нь жумлан агуулга удирдлагын системийг ашиглаж байна гэсэн дүгнэлтийг энэ чинь хийж болж байна. Зарим байгууллагын хувьд хэд хэдэн захин хуудас ашигладаг. Нийт захин хуудасаар нь тоолох юм бол 477 шиг захин хуудас 2012 оны 1-р удирдлагын байдлаар үндэсний дата төв дээр хостигээ байрлаж байна. Дандаа төрийн байгууллагын. Үүнээс Joomla 374, WordPress 20, Drupal нь 18, бусд нь 62. Мөн 4/3 нь Joomla агуулга удирдлагын системийг ашигласан гэсэн тийм тоо баримт бол харагдаж байна. Тэгэхээр аюулгүй байдлыг ярихын тулд Joomla агуулга удирдлагын систем нь өөрөө яг хэр систем бэ? Үнэхээр аюулгүй байдлыг хангаж чадж гин үү, ашиглахад боломжтой юм уу яг тэр талаар товч дурдъя. Joomla агуулга удирдлагын системийн хувьд бол сайн систем. Нөгөө талаараа бас муу систем гэж хэлж болно. Яагаад сайн систем гэхээр олон нийт бол нэлээд өргөн ашигладаг дэлхийд даяар. Дээрээс нь хөгжүүлэлтийн багийн хувьд нэлээд том хөгжүүлэлтийн багтай. Ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд бол аль бие усны сайтаараа дамжуулаад олон нийтэд хүртэл болгодог. Энд сарах юм бол 2012 оны 3 сарын 7-нд нэг баг илэрсэн байгаа. Энэний талаар аль бие усны сайтн дээр мэдээлэл тавьсан байна. Энэ багийг яаж арилгах вэ? Ямар шийдэл хийх вэ гэдэг бүх мэдээллийг тавьсан байгаа. Үүнийг бол хоёр талтай ойлгож болж байна. Нэгдүгээр тухайн Joomla ашигладаг захин хуудасны админ төрийн шуурхай мэдээлэл аваад алдаагүй шинэ хэлбэрээр шилжүүлээд ажиллаа гэж болж байна. Нөгөө талаар хадагч этгээдүүд хар буруу санаа агуулсан нөхдүүд энэ мэдээллийг авах юм бол бас эсрэгээрээ ашиглах боломжтой. Тэгэхээр сайн талтай боловч нөгөө талаар бас муу талтай гэсэн байдлыг энэ харж болж байна. За Joomla-гийн алдааны жагсаалт гэж Joomla нь 2008 оноос эхлээд өөр дээрээ гарсан алдааг цоорхойг бол олон нийтэд түгээдэг болсон аль бие усны сайтаараа дамжуулаад энэ хугацаанд нийт 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 156 алдаа гарсан байгаа. Хамгийн сүүлд болохоор 2012 оны 3 сарын 7-нд Joomla-гийн алдаа гарсан байгаа. Энийг бол мэдээж засаад шинэ хэлбэрийг бол гаргацсан байгаа. За энд жишээ дурдвал гэтэл төрийн байгууллагын захин хуудасууд ер нь хэр их халаханд өртөж байна. Joomla ашигладаг сайтууд ер нь ямар хөө байдалтай байна гэдгийг энэ чинь харж болж байна. Энд Zone Edge гэдэг захин хуудсан дээр тавигдсан мэдээллийг харуулж байна. Zone Edge нь бол 2000 оноос хойш ерөнхийдөө Монголын GovM-тэй төрийн байгууллагуудын захин хуудасны тухай мэдээллийг бол тавьж эхэлсэн. Эдгээр нь болохоор энэ хакеруудын бүлгэмүүд ямар захин хуудсыг унгасан тухай мэдээлэл хаагцсан тухай мэдээлэл энэ сайтн дээр тавьж олон нийтэд түгээд болгодог. Зорилго нь бол хоорондоо өрсөлдөг юм уу, ямар нэгэн байдлаар нэг тийм өөр нэгэн шалтгаан бол байдаг баг. Энд чинь сарах юм бол 2012 оны 4 сарын 2-ноос эхлээд төрийн байгууллагын хэд хэдэн сайтууд бол хактуулсан харагдаж байна. Энэ R гэсэн тэмдэглэлтэй нь болохоор удаа дараалан дахин хактуулсан гэсэн үг. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө Joomla дээр гарсан алдаагаа засаагүй шинэ хөлбөр ахиулаагүйгээс болоод удаа дараадан халдлагад өрдөж байгаа гэсэн байдлыг бол харж болж байна. Энэ хактуулсан тухай байдлыг харуулж байна. Төрийн байгууллагын сайтыг хактсан. Ерөөсөө захин хуудас гэдэг маань өөрөө тухайн байгууллагын захин нүгэл царай болдог. Энэ бол захин хэлбэрээр гутаанд оромжлож байгаа хэлбэр харагдаж байна л та.
өөртөө ингээд тамгаа тавьчихдаг. Ямар хакерын бүлгэм хаагдсан бэ гэхэд энд бас үр жишээ харагдаж байна. Иймэрхүү байдлаар ингээд явж байна. За энэ яагаад эдгээр халдлага дөртөөд байгаа юм гэхээр энэ бол маш энгийн асуудал болчиход байна. Алдаа илэрсэн түүнийг засах тухай мэдээлэлс хоцордог байдал. Шинэ хөлбөр гарцсан энэ алдаагаа засах хэрэгтэй гэдэг тэрний дагуу засаагүйгээс болж байна. Системийнхээ шинжилэл нөхөөсүүдийг хийдэггүй. Тэгээ алдаатай нэмэлт компонент, модуль, плагинуудыг ашигладаг. Жишээлх юм бол цахим хуудасаа гоё өнгө төрхтэй, гоё байлгахад төрөл бүрийн үнгүй болон үнэтэй крактсан темплейтүүдийг суулгадаг. Тэдгээр нь өөрсдөө маш олон тооны цоорхоо сул талуудтай байдаг. Тэднийг ашиглаад бас хаагдах байдал, тийм эрсдэлд орох байдал маш өндөр байдаг. Эцэст нь бол маш энгийн. Нууц үгээ бол аюу хэлбэрхэн өгчдөг. 1-6 ч юм уу те, 1-5 ч юм уу. Энэ бол ямар нэгэн байдлаар нууц үг таах, скан уншуулдаг ч юм уу. Аюу амархан байдлаар ерөөсөө нөгөө хадагч этгээдд бол өөрсдийгөө бэлэн ингээд аваачаад өгч байна гэсэн болж байна. Халтлага хэрхэн хийдэг вэ гэдэг. Энэ Joomla-гийн сүүлд гарсан алдааны үед энэ дээр жишээ харуулъя. Тэр 3 сарын 7-нд гарсан алдаа нь болохоор шинэ хэрэглэгчээр бүртгүүлэхдээ админы эрх олоод авчдаг. Энэ нь ерөөсөө Joomla-гийн өөрсдийнх нь алдаа байсан. Энийг засаагүйгээс болоод халдлагад өртгөл аюу амархан. Энийг бол сүлжээний халдлага эрүүлэх эсрүүцэх систем бол мэдэх боломжгүй. Яг гэвэл зүгээр л энгийн админ ирэхээр хандлт тэгээд орж байгаа юм шиг л нэвтрээд орчихно. Ямар нэгэн хууль бус тэмцүү бус үйлдэл хийгээгүй, сүлжээнд ямар нэгэн байдлаар урсгал ачаал өсгөөгүй. Ямар нэгэн SQL injection хийгээгүй. Тэгэхээр энэ бол цэвэр алдаанаас болж байгаа. Тэгэхээр байнга алдаагаа засаад авах хэрэгтэй. Нөгөө нэг шалтгаан болохоор админы нууц үгийг таах гэдэг. Password dictionary сканууд уншуулад хэлбэрхэн нууц өгөө гэсэн байх бол тэрийг хэлбэрхэн шиг олоод авчдаг. Тэгээд админы ирэхээр ороод авсан цагт бол юу гэснээ хийх боломжтой болдог. За үүнтэй холбоотойгоор 2012 оны 3 сарын 7-нд Joomla дээр гарсан тэр алдааг бид нар бол мэдээлсэн. Энэ алдаагаа засах шинэ хэлбэр рүү ахиулах талаар манай дээр хост хийж байгаа төрийн байгууллагууд руу бол масс мэйл тараасан байгаа. Тэрийг бол бүгдээрээ хүлээж авсан баг. Энд бол дурдсан байна л та. Сүүлийн өдрүүд ийм хэлбэрүүд дээр их алдаа гарч байна. Энийг ахиулахгүй бол танай байгууллага захин ус халгад өртөх эрсдэлтэй байна гэдэг. Энийг явуулсаар байтал яг үүндээ өнөөдрийн байдлаар трийг бол шинжилэл хийсэн байгууллага бол байгаагүй л дээ. Ерөнхийдөө мэйлэл хүлээж авсан байх гэж бодож байна. Тэгээд шинжилэл хийгээгүй учраас манай зүгээс энэ дээр арга хэмжээ авсан. Яагаад гэвэл хаагтуулаад тэгээд байгаад гэж болохгүй байсан учраас төрийн 155 байгууллагын захин хуудасны агуулга хөдөлгөөний системийг бол шинжилсэн байгаа Joomla-г. Тэгснээр саяны тэр 3 сарын 7-нд гарсан алдааг ашиглаад халдлага хийх боломжгүй болсон. Дараа нэг алтхам нь ямар нэгэн захин хуудас халдлага өртөхөд нөгөөдөл нь өртөхгүй байдлаар системийн аюулгүй байдлын тохиолыг бол хийж өгсөн. Захин хуудасаар дамжиж систем рүү халдах боломжийг бол хязгаарсан байгаа. За үүнтэй холбоотойгоор халдлагын статистик үзүүлэлтүүдийг товч харуулъя. 2012 оны 1-р үйлдвэрийн байдлаар үндсийн дата төв дээр бүртгэгдсэн халдлагуудыг энд график байдлаар харуулж байна. Энд бол хамгийн их хувийг FTP байдал логин буюу FTP-гийн хэрэглэгчийн username, хэрэглэгчийн эрх нууц үгийг таах тийм оролдлогууд хийсэн. Төлбөрийн сканууд уншуулсан. Энэ бол манай сүлжээний халдлага эсрүүцэх системээр баригдаад тасан зогсоогдсон байна. Дараа нь WebPHP remote include path гэдэг нь. Өөр нэг ямар нэгэн системээс remote файл include хийгээд тухайн тэр систем рүү ямар нэгэн байдлаар скрипт хуулах гэж оролцсон. Энийг бол бас сүлжээний халдлага эсрүүцэх системд бол бариад тасан зогсоогдсон байгаа. Дараагийнх нь WebPHP admin PHP гэж байна. Энэ дээр болохоор яг админы нэвтрэлтийн хэсгийг бас таах гэж оролцсон. Энэ яг админы нууц үгийг таах гэж оролцсон гэсэн. Ийм төрлийн хүслүүдийг л сүлжээний халдлага эсрүүцэх системд бол барьж аваад тэрийг бол зогсоочод байгаа. За энийг хүсэг хэлбэрээр харуулж байна. Хамгийн их нь 1-р өдрөлд 10,404 удаа TCP-ийн 21-р портоор буюу FTP хэрэглэгчийн нууц үгийг таах гэж оролцсон байна. Энийг олж авах гэж оролцсон байна. Тэгээд дараа нь 5,901 их мэтчлэн энэ статистик үзүүлэлтийг бол харж болж байна.
За дээрх халдгууд нь яг хаанаас хийгээд байгаа юм бэ гэдгийг хэмжээс харуулж байна. Улсаар нь хамгийн их хувийг бараг 50% Монгол улсаас гэж эзэлж байна. Дараа нь бүгд найрамд Хятад ард улс, Оросын холбооны улс, бүгд найрамд Солонгос улс, Америк нэгдсэн улс, Япон, Венесуэл гэх мэтчлэн улсууд дараагийн бариудыг эзэлсэн байна. Яагаад Монгол улсаас их вэ гэхээр маш олон шалтгаан байна л да. Нэгдүгээр за тэрийг дараагийн слайдн дээр харуулсан тодорхой юм шиг байна. Энд яг Монгол улсаас нийт 53,223 удаа халдлагын шинжтэй тийм үйлдэлүүд хийгдсэн харагдаж байна. Дараа нь бүгдээрээ Хятад ард улс 15,396. За манай үндэсний дата төв нь интернетийн харилцаа холбоотой төхөөрөмжийн үйл ажиллагааг хариуцаж ажиллахаас гадна цахим мэдээллийн аюулгүй байдлын анхааруулгын систем төслийн хүрээнд Монгол улс эхний ээлжинд Монгол улс дотроо явж байгаа халдлагыг илрүүлэх тийм системийг суурилуулсан байгаа. Энэ дээр 2012 оны 1-р удирдлагын байдлаар манай Монгол дотроо ер нь халдлага ямархуу халдлагууд их хэмжээний хувийг эзэж байна гэдгийг статистик үзүүлэлтийг энэ дээр харуулж байна. Хамгийн их нь болохоор UDP протоколоор сканы төрлүүд орж ийн. Дараа нь TCP протоколоор гэх мэтчлэн энэ чимээс том үзүүлэлтүүдийг харуулж болж байна. Энд чинь ингээ хараад үзэхэд манай Монгол дотор байгаа хостууд ямар нэгэн байдлаар зомби болох нэг тийм ботны тийм доор орсон тиймэрхүү байдлууд ерөнхийдөө их ажиллаж байгаа. Энэ нь болохоор манай Монгол улсаас халдлага их хүртэгдсэн бас үүнтэй холбоотой байх гэж бодож байна л та. За цаашид яг юу их шаардлагатай байна вэ? Яаж ажиллах вэ гэдэг талаар товчхон ярилцъя. Хамгийн нэгдүгээрт бол хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, харилцаа уялдаа холбоотой ажиллах тал дээр нэлээд сайн ажиллая. Одоо бид манай зүгээс бол мэдээлэлээр хангаж байна. Шинэ хэлбэр гарсан байна. Одооны ашиглаж байгаа хэлбэрч халдлагад өртгөр байна гэсэн мэдээлэл явуулаад байхад тэрийг бол одоо хүлээж авахгүй ч байд юм. Ямар нэгэн байдлаар ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ бол нэлээд тийм дутагдaltaй тал гэж ойлгож байна. Нөгөө зүгээс бол яг админуудын хийх ёстой ажлуудыг тэр системийг шинжилээд аваад явах гэдэг нь. За үүнээс гадна төвлөрсөн хандлтын хяналтын системийг нэвтрүүлэх. Энийг болохоор манай зүгээс бол одоо хийгээ явж байгаа. Удахгүй яг ашиглалтанд бол оруулах юм. Ямар хэрэглээч хаанаас хандаад яг юу исэн бэ гэдгийг нэлээд бүртгэдэг систем нэвтрүүлээ. Тэгэхгүй бол бас болохгүй байна гэсэн байдлаар энийг оруулсан байгаа. За үүнээс гадна яг одооны байгаа төрийн байгууллагын цахим хуудасны сервер MySQL өгөгдлийн санг ашигладаг. Үүнийг илүү найдвартай сайн ажиллагаатай Oracle өгөгдлийн санал руу шилжүүлэх ажлыг одоо төлөвлөлөөд хийх гэж байгаа. Энэ дээр бас бүгдээрээ хамтарч ажиллах гэдэгт бол найдаж байна. За товчхондоо бол нэг иймэрхүү байна. Өшөө нарийн зүйл асууж лавлахаар бол одоо өдөөс хойш манай үндэсний дата төв рүү танилцах тийм аялал юм. Тэн дээр очиж манай дата төв дээр очиод өшөө нарийн тодруулах зүйлсүүдээ асууж лавлж болно. За анхаарал тавьснаа баярлалаа.